Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлт хамгийн эмзэг дэлхийд ирэх 10 орны тоонд ордог. За энэ болохоор зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд, за бидний нэг уламжлалт нүүдэлчин аж ахуй болон газар зүйн байршил зэрэгс шалтгаалдаг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө Монгол улс болохоор зэрэг сүүлийн үед бидний 20 30 жилийн өмнөх бороо орох бол энгийн шивэрж ордог гэсэн бол одоо бол маш их хүчтэй 30 минутанд бараг бороо ороход үйл болох үед. За дээрэс нь Монгол улсын дундаж температур 1960 оноос хойш 225% өссөн гэх үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр зэрэг бидний уламжлалт мал аж ахуй болон бусад зүйл хөлөмжийн ялгарлаас болоод бол хүн төрөлхтний уур амьсгал, монголчуудын уур амьсгал өөрчлөлтийн нөлөөллүүд өдрөөс өдөрт мэдрэгдэж байгаа. Одоо сүүлийн үед хөдөө ингээд орон нутгаар явган зэрэг малчид маань бичээрээ маш их булаацлагдаж байна. Тэгэхээр зэрэг Монгол улсын нэг онцлог нь бусад юу гэдгийг яг энэ төрлийн мал аж ахуй эрхэлж байгаа орнуудтай харьцуулахад зэрэг тэр тухайн орнууд маань болохоор зэрэг тодорхой газар нутгийг тухайн хүнд эзэмшүүлсэн байдаг. За манайд болохоор зэрэг ерөнхийдөө бид нар яг уламжлалтаараа бэлчээрээс малынхаа тижээлийг авч амьдарч байна. Тэгэхээр зэрэг энэ дээр болохоор зэрэг фермийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа маа. Энэ маань эргээд уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуй ялангуяа хөдөө аж ахуйгаас гарч байгаа хөлөмжийг бууруулахад нэлээд чухал. Тэгэхээр Монгол орны хувьд болохоор зэрэг хөлөмжийн нийт ялгарлагын 36%-ийг мал аж ахуй хөдөө аж ахуй салбараас гардаг. Энэ болохоор зэрэг бэлчээр газар тариалан болон мал аж ахуйгаас гардаг. Тэгэхээр энэ хөлөмжийг бууруулахад бол малын тооцоолгыг өсгөхөөс илүү яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг асуудал дээр малчид маань бас нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгэхээр зэрэг ногоон санхүүжилт гэдэг маань ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр байгаль дээлтэй хөлөмжийн бага ялгаралтай салбаруудад ногоон санхүүжилтийг өгдөг. За энэ салбарт болохоор зэрэг эрчим хүч, за дээрээс нь барилгын дулаан алдагдaltaй холбоотой олон үйл ажиллагаанууд байна л да. Тэгэхээр зэрэг ногоон санхүүжилттэй холбоотойгоор Монгол улс ихэнх банкуд ногоон санхүүжилтийг өгөөд эхэлсэн. Тэгэхээр одоогийн байдлаар ерөнхийдөө ногоон санхүүжилтийн маань ногоон гэсэн тодорхойлолтыг бид нэр гаргахад бол нэлээд хүндрэлтэй. Аль үйл ажиллагаа, аль бизнесийг ногоон гэж хүлээж авах гэдэг дээр банкуд маань ялангуяа нэгдсэн тийм системтэй Монгол банктайгаа хамтарч ажиллах шаардлагатай байгаа.